өнөөдөр энэ танилцуулганд яг нөгөө байгууллагуудаар одоо яг үнэхээр авилгалын төвшин, авилгал өртөх байдал ямар байна вэ гэдэг бол бас энэ тодорхой график харуулсангүй л дээ. За зарим нэг агентлагийн асуудлууд дурдлаа. Жишээ нь одоо төрийн захиргааны төв байгууллагууд яамдын хувьд өнөөдөр судалгаа ямар байна вэ? Ямар өөрчлөлтүүд байна? Яг ямар үзүүлэлтүүдийг голддог юм бэ? Зөв. Энийг би яагаад асууж байгаа гэхээр тухайн үед би их гайхдаг байсан. Цэнган зэр хурдан шилжижсэн. Яг гадаад харилцааны яам бол өөрөө нэг тендер. Ер нь бол авилт өртөх магадлал ингээд дотор нь ажиллаад үзэхэд бол их бага л да. Тэгэхэд бол энэ бүх яамдын үзүүлэлтээс хамгийн муу нь бүр 50% өрөхгүй. Хамгийн их тендертэй одоо хөдөө аж ахуй яам, төрийн өмчийн орооч гэдэг ийм байгууллагууд нь болохоор бараг 100% өртөхгүй шахав 80-90% та. Ингээд ийм хахад би бол тэнд нэг итгэж өгөөгүй байхгүй. Яахлаараа одоо жинхэнэ тэр тендер яадаг тэр яамд нь болохоор ингээд авилгалын маш гадна. Яг одоо бүр огт яахгүй ингээд ийм гадаад яам, Балаамт яам шиг тийм иймэрхүү яамдаа болохоор одоо хамгийн одоо авилгач яамд болгоод ингээд та нарын судалгаа гаргаад ирсэн л да. Тэгээ энэний шалтгаан юу байна вэ? Энэ үзүүлэлт нь та нарт юу алдаа байна уугүй юу? Энийг нэг та бүхэн тодруулж өгөөч. Одоо энэ байдал цаашдаа ямар хөө байдлаар өөрчлөгдөж байгаа тийм ээ? Яг одоо шинэ энэ яамд чинь хэдгээр байранд байна. Энийг бас нэг сонсчмоор байгаа. Яг та нар энэ судалгаа чи өөрөө их чухал яамд өөрснийхөө үйл ажиллагаа болсонгүй болгоо явах хэрэгтэй. Салбараараа өөрчлөлтөө явах хэрэгтэй. За энэ судалгааны дотор нэг ийм тоо байгаа юм л да. Одоо оноор энэ гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийн харьцуулалт гэдэг. Нэг жилдээ одоо ингээд нэг ойролцоогоо 500 гомдол авч явах шиг байна. Энэ дотор та бүхний одоо нэг мэдээлэгчдийн сүлжээ байдаг шүү дээ. Бүх байгууллага дээр одоо яг танад одоо хуучин нэг нууц төлөөлөгч гэдэг шиг нэг иймэрхүү хүмүүс байдаг. Тэгээд бас мэдээлэл өгдөг юм шиг байна. Тэгээд тэр хүмүүсийн мэдээлэл энэ дотор орж ийн үү эсвэл тэр нь тусдаа байдгүй. Хэрвээ тэр тусдаа байдаг бол тэрний одоо хичнээн мэдээлэл та бүхэнд очтгийг. Хэдэн хувийн та нар шалгасан, хичнээн нь одоо хэрэг болсон юм тийм ээ. Энэний цаана одоо хамт ажилладаг хүмүүс бие бинийгээ одоо ингэж тагнаж үйл хөдлөл үүсээд одоо хувийн өв шонзон одоо янз бүрийн сэтлэр одоо ашигладаг байсан шүү дээ дээр үт тийм ээ. Тэгээ тиймэрхүү асуудлууд бол бас үүсэж байгаа юм биш үзээ. Тэр нь ямар хуулиар ийм мэдээллийн сүлжээ бий болгох энэ эрхийг бол та бүхэн хэрэгжүүлж байна. Энийг нэг тодруулах зүйтэй авахаа гэж бодож байгаа. За дээр нь сүүлийн жилүүдэд маш их яригдж байгаа асуудал бол за ер нь бол аюултай тэмцэх газар анх байгуулагдаад ингээд төрийн байгууллага төсвийн мөнгө хойроог дагаж энэ концепт явснаа сүүлдээ бол ерөөсөө Монгол улс бол бүхэлдээ авилгацсан улс хүн болгон авилгач гэсэн ийм концепт руу ороо явцсан. Тэрэн дотроо энэ дотор бол авилгалын хамгийн том үр уурхай бол гадаадын хөрөнгө оруулагчдын маа гэдэг маш олон 100-аар нэг гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд бол одоо танай байгууллагаас хэрэг нээгээд шалгаад мөрдөөд одоо Монгол зочд буудал болгоод ингээд ерөөсөө хөл хороод ингээд энэ бол өөрөө бол олон улсын түвшинд нэлээд анхаарал татсан асуудал болсон. Тэгэхээр энэ дээр одоо ямар өөрчлөлт гарч байна вэ тийм ээ? Энэ чиглэлийн бодлого та бүхэн одоо өөрчлөж гин үү? Энийг нэг их хурлын энэ дээр нэг хэлчмээр байгаа. Одоо бол ийм байхгүй, энд бол энэ кампачсан юм байхгүй, цаашдаа ингэж хэрэгжихгүй. Энэ бол үнэхээр одоо яг тэр хуулийнхаа өрөөнд юм нь бол явнаа. Тэрнээс ер нь одоо бүхэлдээ энэ одоо чиглэлийн хүмүүс эдгээр бол бүгд одоо авилгач гэсэн хар пайд зүгээд ингээд бол тийм үйл ажиллагаа явуулахгүй гэсэн энэ баталгаа бол бас одоо олон энэ бизнес эрхэлж байгаа гадаад дотоод хүнстэй хүмүүст бол энэ бас хэрэгтэй байхаа. Энэ өөрөө одоо их хурлын сонссны бас нэг чухал одоо нийтэд өгөх сургамж дохио байх гэж би бол бодож байгаа. За дээр нь олон улсын нэр хүндийн асуудлууд ярьж байна. Үнэхээр энд бол за 1 минут болд гişүүн. За. Тэгэхээр олон улсын авилгалын эсрэг академийн одоо манайх үндэслэн байгуулж гишүүн байгаа. Энд маш ихтэй орж исэн аюултай тэмцэх газар гадаад хэргийн яам бол үнэхээр ихтэй хамтран ажиллаж байсан юм санаж байна. Тэгээ энэ чиглэлээр цааш та бүхний хамтын ажиллагаа ямар түвшинд явж байна? Тэр их чухал хэрэгцээтэй тийм сургалтууд, тийм одоо тодорхой хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг юм байл л дээ. Тэгээд энэ бүх чиглэлээр та бүхэн бол бас хамтарч энэ тал дээр бол бас тодорхой ажлууд хийж байгаа ажлууд байна уу? Ер нь бол Монгол улс бол энэ байгууллагыг бол Азид бүс нутагтаа бол тэргүүлэгч байх энэ байр суурь алдмааргүй юм байлээ. Гэхдээ энд та бүхэн бас ерөнхийдөө байгууллага хөгжүүлэх бодлогодоо энийг байнга анхаарж байгаа бизээ. Энэ талаар бас мэдээлэл өгвөл сайн байна. За баярлалаа. За 2 номер
Гамбол. За болдог шинэ асуултанд хариулъя. Тийм энэ ялангуяа засгийн газрын байгууллагууд буюу энэ яам агентлагуудыг бид нэр жил болгон бас дүгнэдэг. Аймаг орон нутагтай адилхан. Энэ хамгийн гол нь засгийн газрын авилгын эсрэг төлөвлөгөөний биелэлтийг бид нэр шалгадаг асуудал байна. Энэ үнэлгээ бол тийм асуудлууд бол яригддаг юм. Одоо хамгийн их хэл амтанд яагаад тэнд байгаа юм, нөгөө гайгүй нь яагаад юм байгаа юм гэдэг асуудал яг танай асуудал. Ийм очиртай маа болдог шинэ. Энэ төлөвлөгөө засгийн газрын авилгын эсрэг одоо төлөвлөгөөний биелэлтийг бид нэр үзэхдээ бас хөндлөнгийн шинжээч нар оролцуулдаг. Судалгааны тийм баг байдаг. Хөндлөнгийн. Эдгээр үзэхдээ хамгийн гол нь төрийн хууль тогтоомжийн хэрэгжилт гих мэтлэг энэ асуудлаас эхэлдэг. Энэ юу гэхээр зэрэг байгууллага дээр яваад очихоор хамгийн гол нь тэр иргэдэд мэдээллийн самбар буюу одоо тэр байгууллагын иргэдэд үйлчлэх ил тод байх хэвээр асуудлууд нь байдгүй. Нэгдүгээр асуудал. За тэр яам агентлаг дээр зохион байгуулагдж орон нутаг зохион байгуулж байгаа төсөл хөтөлбөрүүд иргэдэд хандсан. Энэ ил тод биш байдаг. Энийг ил гаргаагүй байдаг. Олон төрлийн одоо сангуудын хүртэх боломжтой иргэдээс үйлчлэг авах боломжтой бүх наазахын одоо тийм юмнуудаа янз бүрийн хэлбэрээр, цахим хэлбэрээр, ил үзэгдэх хэлбэрээр, сурталчилгааны хэлбэрээр, гих мэтлэнгээр ийм юмнууд нь одоо байдгүй учраас уул нөгөө яам агентлаг нь бол харьцан гайгүй яваад идэг. Гаргаад үзүүлэх ийм ил тод биш учраас ингээд очгоо унтчаад идэг. Энэ их маргаан дагуулсан. Их хурлын харьяа байгууллагууд дээр ч маргаан дагуулсан. Яам агентлагуудыг харьцуулахад бас маргаан дагуулсан, орон нутаг дээр бас маргаан дагуулсан. Ийм асуудлууд байдгийг. За энийг би таны хэлсэнд бас ойлгосон. Энийг бид нэр нэлийн цаашдаа бол тэр судалгаа шалгалт уралдааны үзүүлэлтүүдийг бол нэлийн тийм наривчилж байгаа. Сая миний тоо баримтанд дурдсан энэ жилд нэг 700-аад өргөдөл гомд ирдэг. За эндээс үндсэндээ нэг 200 орчим 400 орчим эрүүгийн шинжтэй байдаг. За ингээд шатанда байцаан шийдэх хуулийн дагуу үүсгэж шийдвэрлэгдэж явдаг. За энэ дотор таны хэлсэн тэр нууц мэдээлэгч гэдэг асуудлын мэдээлэл байхгүй. Энэ асуудлыг би энэ хурлын заланд ярих над боломж алгын бол төрийн нууцтай гүйцэтгэх ажлын хууль тогтоомжтой холбоотой асуудал. Тэрийг бол би жижигтэн танд танилцуулъя. Жижигтэн. Цэвэр орон нутаг болон иргэд аж ахуй нэгж хуулийн этгээдээс ирж байгаа ийм өргөдөл гомдлын материалууд байна. Ирсэн өдрөө бүртгэлд ордог, прокурорын хяналтанд ордог, шийдвэрлэх хүртлээр хяналтанд байдаг ийм өргөдөл гомдол. Тийм олон улсын танд бас баярлалаа. Тэр олон улсын нүүбийн олон улсын авилгын актемд хуралд оролцож ирсэн. За энд бол байр сууриа илэрхийлж ирсэн. Дараагийн хуралд би бас оролцсон. Бид актем төлөөсөн үүргээ бас биелүүлж одоо тэр хөрөнгө мөнгө хандуу тусгацааных юмнууд шийдэж засгийн газар шийдэж өгсөн учраас энэ цаашдаа ажиллах самтай ажиллагааны хүрээнд нэлээд өссөн байна. Энэ оны эхний хагасчлалын байдлаар бид нэр гадаад улс орнуудын ижил төрлийн байгууллагуудын тусгацаа дэмжлэгтэйгээр тэдний санхүүжилтээр манай байгууллагын болдог шүү. Төрөний асуулттайгаа холбоотой тэгээд өргөжлүүлээд ярих гэдэг юм л да. Өгсөн тайлбарыг бол ойлголоо. Үнэхээр ингээд яам агентлагуудыг ингээд дүгнээд ингээд тодорхой арга хэмжээ авах чиглэл өгөөд ингээд ажилладаг бол энэ ажлаад их болсонгүй болмоор. Бид яг тэгсэн л дээ. Үнэхээр одоо надад хэцүү байсан. Миний хариуцсан яам одоо энэ авилгалын индексээр дэлхийн хэмжээнд чинь зарлагдчихж байгаа байхгүй бүх вебсайт маань засгийн газрын хурлаар болоод хамгийн сүүлийн байр аваад. Тэгэхээр бүр ингээд бусад яамд болохоор ингээд тийм ээ дээгүүр байр ороод ингээд явчихдаг. Тэгээ энэ дээр яах ёстой гэдээ бид нар яам дээр яриа сайдын зөвлөөр ярилцаад за тэгээ яг төрийн нарийн шинээр угаасаа би одоо ингээд би мууга бээр нь бол ингээд хариуцлага үлээгээд угаасаа ажил шүлэгч. Гэтэ гол юм нь бол төрийн захиргааны удирдлагын газрын дарга байдаг л да. Бүх энэ яамны юм хариуцч. Яг энэ одоо таны үзүүлэлтүүд чинь яг тэр хүний л ажил байгаа байхгүй юу?
Тэгээ хариуцлага тооцоод арга хэмжээ авсан. Ажлаас нь халаад айлгч явах хөтэ тушаал бууруулах, тушаалаас нь өөрчлөх шийдвэр гаргасан чинь тэр чигээр алга болоод жил алга болж байгаа дараа нь шууд сайд өөрчлөлтөнгөт дахиад дараагаар орж иж байгаа. Тэр ийм дээр бол жишээ авиртаа тэмцэх газар байр суурь илэрхийлдэг баймаар байгаа юм л да. Хараад хад бол хүн хүнд хоёр өөр хандж байгаа юм шиг харагдах гэдэг байгаа байхгүй. Гэтэл бол яг тэр хүний орлогчоо зүгээр нэг хүнийг дотроос нь тавихад маргааш нь дуудаж байгаа. Дуудаад ямар ашигчин сонирхолтой зөрчилтэй байна. Ягаад ингэ тэг янз бүрээр шахсараа тэр хүн өөрчлөж байгаа. Агтаж яг одоо энэ ажлын хариуцсан хүн дээр нэг арга хэмжээ авахлаар тагчиг. Өөрөөсөө юм асуудыг жижигхэхгүй та нар анхаардаг юм билээ шүү дээ. Дөнгөж сая одоо бид нар ингээд дүүрэг дээр ажиллаж байгаа. Хан уул дүүрэг дээр. Тэгээ сонгогдсон тойрогтой ажилласан тэнд бид нар нэг жижиг агро парк байдаг байхгүй юу? Ерөөсөө нэг 4-500 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай. Тэгээд хуучин захирлан дампууруулсан. Тэгээ бид ярьж байгаа энийг ажиллуулаа гэдэг дүүрэгт нь хэлээд тэгээ дүүргийнх нь нэг иргэдийн хурлын төлөөлөгчөө захирлаар нь тавьсан чинь тэр дорн танахаас хаанаасаа мэдчихдэг шууд энэ хүн дүүргийн одоо иргэдийн хурлын төлөөлөгчөөс ашиг сонирхлын зөрчилтэй гээд тэгээ тэр хүний үйл ажиллагаанд зогсооч. Дахиад бүтэн сар 2 сар нөгөө хүн ажиллаж болохгүй АТГ-гээс одоо 20-ны бичгтэйгээд тэр нэг жижигхэн байгууллага нь улам дампуураад тэгээд тариалтынхаа сезоныг алдчихж байгаа байхгүй юу. Тэгээ энэ байгууллагын одоо улам ингээд дампуур руу та нар зориудаар түлхсэн шиг болчих жоохгүй. Актуал та нар бол үнэхээр 152 хүнтэй. Ийм одоо хүн хүч багтаа байгуулагч чинь үнэхээр оюун гишүүний хэлж байгаа тэр анх байгуулагдсан тэр концепт. Гэхдээ тэр том мөнгөнийхөө хойноос, тэр төрийн мөнгөнийхөө хойноос, тэр төрийн албан хаагчдын хойноос яваач. Нэмүүд дүүргийн жижигхэн агрофаг эсвэл яамны жижиг нэг хэлцийн дарга маргалуу ингээд та нар ингээд хамаг анхаарлаа хамаг цагаа бараад хүмүүсийн дуудаа шалгаал тийм ээ. Үнэхээр энэ илүү ажил чинь та нарыг баллаад байгаа байхгүй. Тэгээ одоо дээр нь орон нутгийн төлөөлөл нэг чинь. Орон нутгийн төлөөлөл байгаа ш, хуулийн байгууллага байгаа ш. Тэднэртэй чиглэл өгөө та нар ажлаа хийлгэлтэй. Чин цагдаа хууль тэр бүрдүүлэх бүх юм байж байгаа ш. Тэрэн дээр бол заавал одоо бас нэг жижигхэн тэр аймгийн АТГ гэж бас нэг байгууллага бий болоо. Тэгэл бий болоод тэгэл зардал мөнгө тэгэл сүүлдээ тэр чинь дахиад тэр багш сувилагч сурагч бүх юм руу ороод явах нь шүү дээ тийм. Ингэхлээр чинь том нэг мангасаа дарахгүй жижиг тийм оюутан хайрын цаг. Гэхдээ Монгол улс чинь 150 мянган оюутан ч та одоо яаж бүгдийг шалгах юм бэ? Бүрэн эн чинь одоо сургуулийн дотоод журмаараад явах хэрэгтэй байхгүй. Тэр багшиг шууд тэр оюутнуудын эсэргүүцээд эцгийнх нь одоо хин бүгд асуудал гарлаа олон нийтэд зарлалаа тэр хүн тэгээд сургуулиас дөрөв журмаараа халга болох хэрэгтэй шүү дээ. Энэ дээр бол их хурлын гишүүд бид бол сайжруулаад явж болох байхгүй. Та нар тэр үнэхээр тэр тендер хийдэг байгаа. Тэр олон тэрлэн төгрөгийн тендер зарлаад хэрэгжүүлээд байгаа. Тэгээ үнэхээр хэл мэдээлэлээр байгуулад байгаа энэ хүмүүсээ тэгэл үнэхээр шалгаа тэрийг гаргаад ирэлтэй. Зүгээр нэг тийм нэг хэсгийг шалгаж болдог юм шиг өөрөөсөө маш том аппарат ажиллуулаад өчнөө жил сараар шалгана. Маш том асуудал болохоор дүлий дүмб зүгээр хариуг нь өгчихгүй. Тэгэл байгаад байдаг тийм нийгэмд хардлагд үүсэл ингээ энэ юу ч нөөсөө болохгүй. Ийм учраас бид та нарын концепцээр бол үнэхээр бас ярих юм байна гэд усыг хөр буцаасан шүү дээ. Одоо тэрийг батлах нь зөв гэдэгтээ санал нэг байна. Гэхдээ та нар зөв болгоод оруулаад. Бид энэ авилгад гэсэн энэ том энэ нийгмийг идэж байгаа энэ том одоо мангастаа тэмцэхэл талын юм концепцийг дэмжмээр байгаа болохоос ш бас нэг тийм ээ одоо Монгол улсад бас одоо нэг байгууллага дутсан юм шиг тийм ээ. Тэр дахиад нэг одоо нэг дээр үе нах юм шиг дахиад нэг одоо том цагдаа том одоо прокурор тийм ээ том шүүх энэ бүгдийг нэг гүйцээсэн ийм одоо бас нэг тийм далайсан том харгаар хэрэг алгал да. Тэгээ энэ концепцийг та нар зөв болгож оруулж ирээч гэж хүсэж байна. Тэгээ өнөөдөр бас хөрөнгө оруулалттай хандаад бас нэг нааштай үг хэлээд одоо энэ их хурлын нэмэр дээр бол бас нэг тодорхой мэдээлэл өгчөөсэй гэсэндээ даанч тэрийг хариу өгсөнгүй. Гэхдээ бол хэвлэл мэдээлэлээр та нар бол үнэхээр хөрөнгө оруулалттай хандаж үнэхээр Монгол улсын бодлого өөрчлөгдсөн шүү гэдэг бол хэрэг цаг болсон шүү гэдгийг хэлмээр. За Батгүй гүшүүн.